тогтоолын төслөөр баталдаг их санаа харагдаад байна л да. Тэгэхээр ер нь бол бас яг Эрдэнэт гишүүнтэй ер нь бас адилхан саналтай л хэлэх гээд байна л да. Цаашдаа ингэж энэ ялгаж шүүгч бус гэж ялгаж цалин тогтоодог, тэрийн тодорхойлдог биш. Энийг яг тэр төсвийнхаа хүрээнд угаасаа төсөв дотроо өөрсдөө зохицуул болцоог нь өгсөн байгаа шүү дээ. Тэр хүрээндээ ялахгүйгээр энэ цалин хөлсөө тогтоодог тэр одоо зохицуултуудаа өөрсдөө нэмж оруулж ирэх хэрэгтэй байгаа харагдаж байна. Тэгэхээр дараагийн одоо энэ цалингийн өөрчлөлт ортлоо энэ асуудлуудаа холбогдох байгууллагууд нь хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд дээр нь зүгээр нэг тодруулах юм байна. Энэ шүүгч бус гишүүдийн цалин энэ тогтоол нь бол 23 оны тогтоолд өөрчлөлт орж байгаа шиг байна. Тэгэхээр одоо ямар хугацаанд энэ цалин өөрчлөгдөггүй, бусад одоо өөрчлөлт одоо шүүгч бус гишүүнүүдийн цалин одоо энэ өөрчлөлт орж байгаа 10 хэдэн хувиараа зөрүүтэй байна уу? Эсвэл дахиад өөр зөрүү байна уу гэдэг талаар хариулт өгөөч. Цогтоотор гишүүн хариулъя. Тэгээ өөр зөрүү байхгүй. Наадах чи одоо яг тэр тогтоолоор л яг өөрөө чи одоо түрүү Эрдэнэт гишүүний ярьж байгаа чи яг зөв. Өнөөдөр бид нар байгаа хуулийнхаа хүрээнд л орж ирж байгаа нэг нөхгүй. Энийг бид нар өөрчлөхгүй бол нэрээ болохгүй. Энэ ингээд автономно тэнд нэгэнт тэр шийдвэр гараад явж байгаа бол өөрсдөө тэр хүрээндээ шийдээ явах боломжийг олгоё гэсэн энэ шийдлийг бол ярьсан байна. Гэхдээ өнөөдөр яг асуудал нь ийм биш болохоор ингээд орж ирж байгаа байхгүй хуулийнхаа дагуу. Түүнээс бол тэр зөв. Их төвшин гишүүн тодруулъя. Тэгээ энэ нөгөө хуулийн дахиж ийм орж ирэхгүй байх хуулийн төслийг би одоо яг мэдэхгүй байна л дээ. Аль субъект хэн санаачилж орвол ямар хуулинд орвол одоо өөрчлөлт оруулах зүгээр ер нь энэ тал дээр хууль зүйн байнгын хорооноос чиглэл өгөөд ажиллах болцоотой юу гэдэг нь. Дамжны цогтоотор. Тэгээ энэ дээр бид нар шийдлүүд ярьсан. Ер нь бол тусдаа яг нөгөө өмнөх тогтоол шиг тогтоол гаргаад энэ дээр бол цаашдаа цалингаа түүгээрээ одоо яг уялдуулаад шийдээд явж байгаа. Жишээл одоо нөгөө шүүгч өөрөө харат бус услахлаар цалингаа өөрсдөө тогтоож байгаа байхгүй юу? Тэгээ тэр эрхийг бид нар өгсөн. Тэгсэн нөгөө шүүгч бус гишүүдэд үнэхээр өнөөдрийн хуулиар энэ хамрахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар бол нэг ярьсан нэг хувилбар нь бол ингээд тогтоол гаргаад энийг жиглээ та нар цаашдаа өөрсдөө шийдээ явчаа гэдэг л юу гаргах хэрэгтэй байна. Аюуш Аримзаа гишүүн. Асуулт асууя.